Өнгөрөх 7 хоногт 96 дугаар сургууль дээр хүүхдүүдэд анхаарал өөрөхгүй, мэдээлэл өгөхгүй, вакцин тарих гэж байна гэсэн мэдээлэл сошиал орчинд төвөж олонний игдүүлцлийг төрүүлсэн. Тэгвэл тухайн үйл явдал дээр босон үйл явдлыг хэрхэн өрнөсөн талаарх хүний эрх эмч мэд сайхан дараах тайлбарыг өгч байна. Эхлээд 76 дугаар сургууль дээр очив. Тэгээд очиход бол өрхийн эмнэлгийн эмч ирсэн. Тэгээд нэг PowerPoint дээр видео юунуудын талаар танилцуулга хийх яриа хийж эхэлж ирсэн. Тэгээд эхнээс нь очиод тэр яриан дээр суусналтаа бидийг намайг эцэгхийн төлөөлөл тэнд явж яана гэж бодоод байж исэн. Ерөнхийдөө нийтдээ 8-9 эцэг их ирсэн баг. Тэгээд сургуулийн хүүхдүүдийг оруулж суудгаад ярьсан. Тэгээд танилцуулгыг бүтэн тэн дээр юу хийхийг ярихыг сонсч үзсэн. Тэгээд танилцуулга хийхдээ бол эмч маань бол ерөнхийдөө Gardasil вакцинжуулалтын хууль бол ийм хуультай заавал хийгдэх вакцинд юу асан гэсэн төрийн хуулийн тим заалтуудыг гэж танилцуулаад дэлхийн төдөө хооронд энэ вакциныг хийж байгаа гэдгийг танилцуулаад тэгээд энэ нь бол хөхөнцөр вирусын эсрэг вакцин, умаа хүзүүний хор тавдар болон шодой аанусны хавдрын эсрэг үйлчилгээтэй вакцин багмаа гэдгийг тайлбарлаж байгаа юм. Тэгээд вакциныхаа дотор нь агуулгадах хор найрлага мөн вакцин хийгснээс гарах сөрөг үр дагаврыг нь танилцуулгүйгээр хэрвээ вакцин хийгээд гарах сөрөг үр дагавар гэдэг нь зөвхөн вакцины найрлаганд орсон бодисонд ямар нэгэн хашилттай хүнд л вакциныг хийж болохгүй гэдэг заалтыг танилцуулаад сөрөг үр дагаврыг тэрүүгээр хаачиж байгаа юм. Тэгээд өөрөө тэр ямар одоо найрлага орсноос болоод хүнд хашил үүсдэг юм бэ гэдгийг нь өөрөө тайлбарлаж мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр 96 дугаар сургууль дээр бол нэг ч эцэг их хэрэггүй зүгээр шууд сургуулийн хүүхдүүдийг жагсааж авчиж ирээ тарих гээд үүдэнд нь очирлуулж ирсэн. Бахан одоо ерөнхийдөө бол багшаар гэрлүүн нэг хуудас явуулсан гин. Тэгээд тэр хуудсан дээр эцэг их гарын өсөж зурсан байх хэрэгтэй гэсэн. Тэгвэл тийм хуудас бариа явж байгаа хүүхэд ч нэгч байхгүй. Харагдахгүйсэн. Ийм маягаар тэр вакцинжуулалтын ажил Монгол улсад явагдаж байна л да. Вакцин гэж юу вэ? Вакциныг аливаа халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тавьж хэрэглэдэг. Тэгэхээр вакциныг хэрхэн эсэргүүцээд байна, хэн эсэргүүцээд байна гэдгийг олонний анхааралд байсаар ирсэн. Үүний хариулт нь энэ байна. Хөхөнцөр вирусын маань өөрөө тэр найрлагын дотор орж байгаа хүнд металлын хортой бодисуудаас гадна энэ вирусын компонент маань өөрөө хүний тарих судасны хоргийг нэвтэрч тархины энцефалит буюу тархины өрөвсөлт өвчин үүсгэдэг. Мөн зүрхний булчингийн үүссэн дархлаа маань өөрөө зүрхний булчин руугаа довтолж зүрхний аутоиммуны миокардит өвчнийг бас үүсгэдэг. Хоёулаа өхлийн аюултай. Яг цаг тухайд нь зөв эмчилж чадвал дахир дутуу болоод амьд үлдчих боломжтой гэсэн юм байх гэдэг шүү дээ. Тэгэхээр ийм аюултай үр дагавар үүсгдэг вирусыг хүний цус руу, хүүхдийн цус руу тарина гэдэг бол энэ өөрөө маш их эрсдэлтэй зүйл байх гэдэг шүү дээ. Хэдийгээр эрүүл мэндийн үйлдвэрлэж байгаа компани бол аюулыг нь маш аль болох багасгах хэмжээгээр хийх гэж хичээж байгаа боловч тэр маань ерөөсөө л хүнийхээ цуснд орсон тохиолдолд тэр хүний дархлааны онцлогч юм уу биеийн ямар нэгэн юмнаас болоод мэдрэг тохиолдож байдаг юм уу аль эсвэл өөр юмнуудаас ямар нэгэн биеийн онцлогоос хамаарат тэр хүүхд тэр дархлааны хариу орвол илүү мэдрэг үүсгэд тэр хүүхэд өөрийн биеийн махт онцлогоос хамаарат нас орчих магадлал ч юм уу тагтуу болох магадлал маш өндөртэй байх нь шүү дээ. Тэгвэл вакцин ийм юмнуудыг хийхин тулд мэдээллийг тэнцвэртэй нөгөөд өөрөөр нь сонгох боломжийг гаргаж өгөх ёстой хүнд. Вакцинаас болж нас орсон гэх иргэдийн тоо цөөнгүй байдаг. Үнэхээр вакцинаас болж нас орсон гэдгийг хэрхэн тодорхойлж байгаа вэ? Үүнээс атсуу өвчтний өмнө эмч хэрхэн хариуцлага хүлээдэг вэ? Тэгэхээр энэ дээр бол одоогийн байдлаар бол манай дээр бол энэ вакцин тарьсан эмчийнээс болсон буруугаас болоод хохирол учирсан гэдэг дээр ямар нэгэн шүүхийн зарга үүссэн юм уу аль эсвэл хариуцлага тооцсон тохиолдолд алга байна. Гэхдээ ёс зүйн хувьд бол сэтгэл зүйн хувьд тэр эмч
11 настай хүүхэд барьж авч алчхаад тэгээд дараагаар нь 50 унтж чадах уу? Дараа нь өөрийнх нь дотор гэмшил төрөхгүй байх уу? Зүгээр үжсэн хүүхдийг юу тарьсан. Энэ дээр бол хэвийн эрүүл сэтгэхүйтэй юмч бол тэр ажлыг цааш нь дахин үргэлжлүүлж хийхэд үнэхээр хэцүү болно шүү дээ. Яг гэвэл өөрөх нь магадгүй өөрөх нь тарьсан тариндаа дотроос 2 3 хүүхэд бүчүүл одоо тэгээд тэр цаашдаа өөрт нь бол маш хүнд байдалд орно шүү дээ. Гэтэл энэ тушаалыг өгж байгаа эрүүл мэндийн яамны сайд мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ вакцинжуулалтын хуулийг баталсан улсын их хурл засгийн газар эмчийн өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй шүү дээ. Мөн эцэг эхүүд ч юм уу тэр вакцинд хариулсан хүний арга ирийнхэн тухайн хийсэн эмчийг буруутгах. Энэ эмчийн хийсэн үйлдэлээс болоод манай би тариулахгүй гэдээс хүүхдийн мөн хүчил тарьснаас болоод манай хүүхэд нас орчлаа гэдэг асуудал гарч иж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр эмчнэр маань өөрөө ёс суртахууны зөөнхөө хувьд болон тийм ээ ажил мэргэжил хүнд өргөсөн Гиппократийн тангараг гэдэг чинь нэг өвчнийг эмчлэхийн төлөө нөгөө өвчин тусгаж хүнийг хорлож болохгүй гэдэг тангараг байгаа шүү дээ. Тэгэхээр энийгээ биелүүлэхийн тулд бид нэр тэр вакциныхын талаарх хоруу чанарын мэдээллийг тэр хүнд нь бүр хангалттай өгснөхийн дараагаар тэр вакциныг тэр хүнийг тарих сонголтыг өөрөөр нь гаргуулах шүү дээ. Хүн гэдэг бодгал эхээс төрхөөс ахуулаад нас бие гүйцэтгэл вакцинд хамрагддаг. Заавал ягаад хөхөнцөр вирусыг эсэргүүцэх болсон шалтгаан. Том хүн хүүхдийн тун нэг хэмжээнд байгааг ингэж тайлбарллаа. Ер нь бол яг энэ Gardasil вакцин дээр бол би түрүүнд хэлсэн энэ өөр хоруу чанар аюултай үр дагавартай гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ энэ дээр бол яг бусад вакцинууд одоогоор бол яг дэлхийн ангаах ухаан өөрийнх нь төстийнх нь хүлээн зөвшөөрч байгаагаар болон бодож байгаагаар бол бид нэрийн одоо эмчнэрийн хувьд итгэж байгаагаар бол хүн төрөлхтний тоо 8 тэрбум хүрсэн бол энэ вакцины ач тусаар юм болсон гэж үзэж байгаа. Бүх эмчнэр. Гэхдээ хэдийгээр тийм байгаа ч гэсэн бүх юм сайнны хажуугаар бас саар юм дагалдаж явагдаад байна гэсэн үг шүү дээ. Энэ дээр бид нэр хүүхдийг тэр бод анхаарах юмнууд бол байна л да. Тэр хэдэн наснд нь одоо дөнгөж 24 цагийн дотор тарьдаг энтер гээд вакцинуудыг тарьж байгаа гэдэг байгаа шүү дээ. Энэ нь тухайн цаг үеэс тарьж явах үеийнхээс одоогийн хүний бие махбодын байдал, энэ нийгмийн хотшилт, амьдрал энтер гэдэг энэ бүх олон үйлдэлүүдээс болоод физиологийн онцлог жоохон өөрчлөгдсөн байж магадгүй. Тэгэд энэ дээрээс дагаалдаад аутоиммуны иммуны буюу дархлаагийн гажууддах өвчнүүд, харшлын өвчнүүд тийм ээ мөн аутизм гэдэг гэсэн өвчний гаралт бас олон дахин байдалтайгаар дархлааны эсдэр гаднаас хүчээр нөлөөсөс болоод гажууд үүсэж иж магадгүй гэсэн таамаг ерөнхийдөө дэвшүүлэгдээд энэ тал дээр бол нэлээд олон хүмүүсүүд бас одоо санал нэгдээд энэ аюултай байж магадгүй гэж хүмүүс бодцохоод байна л да. Энийг нэг болгож яг судал тогтоож гаргах нь бол энэ ангаах ухаан судлаач эрдэмтдийн маань хийх ёстой ажил байх ёстой. Тэр вакцина хийх нас, хугацаа энэ төр дээр эргэлзээтэй тийм ээ. Энийг сайжруулж судлах зайлшгүй шаардлагатай байгаа. Мөн энэ олон вакцинууд дотор чинь нөгөө хорт медалийн давсууд чинь бүгдэнд нь байж байгаа учраас энэ нь бага багаар хоримтлагдаж явсаар байгаад хүнийхээ биед бас яванда хавдрын өөрчлөлтийг оруулах юм уу юмнууд нэмэр болох одоо дэмжлэг бас болоод яваад байгаа байх гэдэг асуудлууд байгаа дээ шүү дээ. Тэгэхээр энд бол ангаах ухаан өөрөө дахин шинжлэх судлах, шинийг сайжруулах юм хийх ёстой гэж бодож байгаа. Нөгөө тунгууд байна шүү дээ. Тунгийн давтамж, тунгийн хоорондын зай энэ төр гэдэг энэ юмнууд маань орнуудад өөрчлөгдчихсэн байна. Бид нар Оросоос технологиос суулж авсан байгаа шүү дээ. Гэтэл Оросуудаа өөрсдөө бас өөрчилчихсэн байна. Тунгийнхын давтамжийг өөрчилсөн, хэрэглэх насаа бас өөрчилсөн байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нэр энэ дээр ямар нэгэн судалгаагүйгээр зүгээр л харанхуугаар шууд тэр социалист нийгмийн үед л тэггээд хийцэн байсан зааврыг өгдөгөө дагаад хийцэн Монгол хүн дээр яг хүүхдүүдээр дархлаа яг хэрхэн хийж байгаа нөө тэр гэдгийг тогтоож судалсан тийм ажиллагаа байхгүй. Тэгэхээр энийг дахиж судалж вээж тогтоосныхаа дараагаар вэж тэр дархлааны хийх нас юуг илүү тохиромжтой болгох зайлшгүй шаардлага бол одоо өнөөдөр бол
толгорчаад байна гэсэн үг байна шүү дээ. Тэгэд тэр энэний алдагдлууд хийж байгаа юмны алдагдлуудаас гаж нөлөөнүүд нь одоо харшлын өвчин маш ихээр дэлгэрж байна. Энэ харшлын өвчин гэдэг чинь дархлааны системийн алдагдал үүсчээд байгаа байхгүй. Дархлааны систем юунаас болж алдагдж юу гэдэг дээр бол одоо энэ вакциныг эсэргүүцэж байгаа хүмүүсүүд бол энэ вакцинжуулалтуудыг одоо замбраагүй хэрэгжилж ирснээс болж байна гэж үзэж байгаа юмнууд гараад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол бид бол шинжлэх ухаан гэдэг бол баримтыг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр баримтын эсрэг баримт гарч иж байна гэдэг чинь баримтанд эргэлзэж байна гэсэн үг байна. Тухайн шинжлэх ухаан эргэлзээтэй байна гэсэн үг. Бүрэн нотлогдоогүй байна гэсэн үг байх гэдэг шүү дээ. Тэ. Тэгэхээр шинжлэх ухаан тэгвэл өөрөө баримтад нотлохын тулд шинжлэх ухаанаараа судлаад тэгээд эсрэг баримтаа зөв гаргаж ирж тавьж чадвал няцааж чадвал одоо тэр шинжлэх ухаан зөв болно гэсэн үг шүү. Тэгэхээр энэ дооц хэмжээ тийм ээ. Тэгээд хэрэглэх нас энтер гэдэг юм дээр зайлшгүй дахин судалгаа бол өнөөдөр хийх шаардлагатай. Тэгэхгүйгээр шууд хуучин юугаар нэгээд одоо ингэх ёстой гэж дайраад явахад энэ бол бид нар бол ирээдүйн хүүхдүүдийнхээ эсрэг хийж байгаа үйлдэл бол таарад байна л. Вакцин сайн муу гэдэг ойлголт тухайн хүний ертөнцийг үзэх үзлээс шууд хамааралтай. Энэхүү мэдээллийг мэд шат шатны бүх их сурвалжуудаас өргөжлүүлэн та бүхэнд сурвалжлан хүргэх болно.